42 дугаар хорооч огт сургуульгүй байж байгаад одоо ингээд шинээр баригдаад 6-ны 40 хүүхдийн сургууль сая дулааны асуудлыг шийдвэрлээд одоо ингээд 12 сарын 30 гэхэд бүтэн ашиглалтанд өгөхөөр яшигсан. Одоо өвөл хүүхдүүд авчих юм байна шүү дээ. Өвөл ер нь бол тэгээ цагаан сарын өмнө Жигдэрч байгаа. төгссөн. Хэдүүлээ сургуулийн асуудлыг шийдчихлээр юуны нөгөө зөөлөн эдлийн сургуулийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдчихвэл ингээд хүүхдүүдэд авахар байна. Одоо энд нэг асуудал байгаа нь юу гэхээр 3 томоохон барилгын компаниуд дахин төлөвлөлтөөр ажил хийж байгаа. Моннис байгаа, бүрд байгаа. За Энэ хэсэг төчгөр орсон юм байна. Шин өрх гээд энэ одоо найрамд хотхон гэж яригдаад байгаа. Энэ хотхоныг барьж байгаа компаниуд байж байгаа. Эдгээр дээр ямар асуудал байна вэ гэхээр одоо цэцэрлэгээ барих хэрэгтэй. Батлуулж авсан зургийнхаа дагуу явахгүйгээр явцын дундаа дахиж өөрчлөлүүлээд цэцэрлэг барих хэрэгтэй газараа, сургууль барих хэрэгтэй газараа орон сууц болгож байгаа ийм асуудлууд байгаад байгаа байхгүй. Одоо энэ тэгэхээр ингээд маш олон орон сууцны компаниуд зөвхөн орон сууцаа бариад байдаг. Сургууль цэцэрлэгээ одоо энэ барих юм бэ гэдэг ийм асуудал. Гэхдээ анханасаа даалгавраа бол батлуулж авахтаа болохоор сургуультайгаар цэцэрлэгтэйгээр одоо энэ асуудал бас Баян зүрхэн 38 дугаар орон дээр бас яг ийм асуудлууд гарч байна. Дахин төлөвлөлтөөр хийж байгаа уран компанид тэгвэл шаардлага мэдээллүүдийг хүргээд хэрвээ тэгээд сургууль цэцэрлэгээ төлөвлөгөө барихгүй байгаа бол хэдүүлээ шаардлага тавиад торгуулийн зорилгоо цуцлаад тэгээд дараагийн барилга эхлэх зөвшөөрөл дээр нь бид нар одоо баг сургуулиа барьж ээж цэцэрлэгээ барьж ээж зөвшөөрөл аваа. Одоо энэ сургуулийн яг залгаа бид нар цэцэрлэгийн газар нь бэлэн байж байгаа. Анханасаа тэрийг нь газар чөлөөлт хийлгээд сургууль цэцэрлэг гэдгээр нь хийгдсэн. Одоо тэгэхээр энэ олон барилга барьж байгаа компаниуд бол мэдхгүй хамтраад барьдаг юм уу, аль нь барьдгийг ингээд ямар ч үсэн цэцэрлэгийн асуудал шийдэж явмаар байгаа байхгүй. Бариад уусад төлөөлөж өгөхөр байгаа даа шүү дээ. Нөхцөл нь тийм байна.